Харин ийм өндөр ирмээр Мянгат сумын халзан бүрэгтээ уул уурхаан хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцэж нутгийн иргэд одоо эсэргүүцлийн жагсаал одоо зохион байгуулж байгаа. За иргэдийн байр суурийг та бүхэндээ хүргэе. Энийг бол ухуулмааргүй л байна. Эч маш хортон нөлөөтэй л гэсэн шүү дээ. Засраг. Энэ бол ердөөс одоо бүр энэ компаниг одоо бүр дахиж оруулахгүй цуцлуулна. Бүрэн цуцлах хэрэгтэй. Хортоо гэдээ маш олон жил ирлээ. Малчил гарсан, ургийн гажигтай хөөгч гарсан 12 оноос хойш шүү дээ чинь. Тэгээд нэг хэсэг намжиж байгаа одоо 22 оноос хойш ингээд үйл ажиллагаа одоо энэ өнөө жил хүрээд ирсэн ингээд. Одоо энэ компани бол биднийг бол ингэж ярьж байгаа. Ерөөсө хууль бус нэг өдөрлөг хийж байгаа юм шиг нэг та нар суулжгаад дарчлын өчигдөр ингээд байдал иймэрхүү бол одоо энэ өдөр ингээд байж шээ. Ерөнхий сайдаас батламжаа аваад миний ажлын 3 дахь өдөр. Өчигдрөөс эхлээд аймгийн цагдаагийн дарга одоо хорондоо цоодол дээрэс нь аймгийн уул уурхай хариуцсан улсын байцаагч хуулийн хэлцэд ажилладаг нарыг бас оролцуулсан ажлын хэсгийг ажилуулсан байгаа. Дээрэс нь Монгол Улсын их хурлын гишүүн бүх чөлөөний бүрүүд орчтой бол бас байнга саналаа солилцлоо. Ингээд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Ховд аймгийн засаг даргынхаа энэ уул уурхайг зогсоох, энэ үйл ажиллагааг нь зогсоох захирамжаа гаргалаа гэдгийг бас хэлье. Одоо би тайлбарлая. Чимээгөөч. За 2024 оны 11 сарын 7 дугаар 07 дахь захирамж үйл ажиллагааг зогсоох тухай Монгол Улсын засаг дарга нотог төвчрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 61 66 дугаар зүйлийн 66-гийн 1 хэсэг ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1 2 дахь заалт геолог уулуурхай газрын тус хийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 сарын 7-ны өдрийн 06 050 10 дугаарыг актыг туслах үндэслэн захирамжлах нэг халзан бүрэгтэй газрын хуулийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Mongolian National Relief Corps хийх компани үйл ажиллагааг явуулахдаа зуршил гаргасан болох нь эрхний албан тушаалтын шийдвэрээр тогтоогдсон тул 2024 оны 11 сарын 7-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоосугаа 2 захирамжийн мэргэжлийн ханган хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг шалган шийдвэрлэхийг аймгийн цагдаагийн газрын дарга цоодол аймгийн засаг даргын намын газрын геолог уулуурхай газрын тус хийн хяналтын улсын байцаагч алтан цэцнаар дүүрэг боловсугаа засаг дарга амар санаа. Би надрыг асуух асуултыг би хариулъя. Би яг ийм асуултыг бодож байгаа. Тэгэхээр энэ бол энэ уулуурхай бүрэнсэн зогсоо гэдгийг та бүхэндээ асуух байгаа. За энэ дээр би хариулъя. За энэ дээр би бас хэд нэг зүйлийг бүр тодруулж хэлье. Сая би өгнө хэлсэн улсын хурлын гишүүн бүрд орж бол одоо энэ дээр зогсоо гэдэг нь бол над бол саналыг байнг хийж байгаа. Тэгээд өнөө өглөө бас ярилцаад үгээр бас нэлээд нохцтой ярилцаад яг одоо энэ захирамжаа гаргах ийм одоо шийдвэр төрсөн юм а гэдгийг өтгийнхаа таагүй хэлье. За миний хувьд Ховд аймгийн засаг даргаас сонголтод 3 хоног ажиллажээ. Гэхдээ мэдээж хэрэг би одоо энэ Ховд нутгийн хонгон хүүхдийн хувьд одоо энэ байгаль экологийн нөлөөтэй ард иргэдийн эрүүл мэндэд хортой ийм одоо хууль үйл ажиллагаа явуулсан тохиолдолд одоо засаг даргын хувьд бол ямар ч одоо үйл ажиллагааг ингээд зогсооно гэдгээ хэлье. Дээрээс нь за яг энэ компани аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг одоо хүчингүй болгох ч гэдэг юм уу. Энийг одоо яг нийгмээр одоо бүрсэн зогсоох их мэдл бол одоо хуулиараа бол аймгийн засаг дарга байхгүй. Энийг бол ард иргэд нь ойлгоорой.
Тийм учраас миний их мэдлийн хүрээнд надад асуудлыг бас яриарай. Өмнө нь бас телевизийн сэтгүүлч нарт хэлдэг байсан үг бол энэ бүгдээрээ хаана хуулиас судлах ёстой. Тийм учраас бүгдээрээ эрх зүй төрийн дор амьдардаг ардсан Монгол улсын иргэд учраас хуулиа дээдлэх зарчмаар бас ард иргэдийн асуудалд хандараа гэдгийг би аймгийн засгийн хувьд бол аль бие асаар хэлье. Одоо иргэн хүний хувьд бол энийг бол ажилуулахгүй гэж бодож байна. Энэ бол яагаад гэвэл одоо манай ганцхан манай мянган сум манай багт биш. Энэ чинь Монгол улсад маш их хортой, хөнөөлтөй хэцүү ийм уран гэдэг амтнаас өхөл энийг бол эсвүүцж байна. Засгийн газар одоо энийг цуцалж өгөөсэй энэ лицензийг ард түмэнд мэдлэг өгөөсэй гэж их чинь хүсэж байна. Бид нарт одоо энэ уул уурхай энэ чинь одоо энэ хортон нөхцөлтийн уул уурхайг нээх тийм ярих хаана хэн олгосон юм байгаа юм. Тэгээ таанаас энэ чинь бас нэг л эдэнтэй байдаг байлгүй. Энийг одоо болиулах юм зөв шүү дээ. Энэ манай мянгатын ард түмэн энийг болгоод одоо ингэж юу яаж одоо би энэ залуучуудыг дэмжиж байгаа юм. Орон нутгаа гэж байгаа энэ залуучууд энэ халдсан бүрэгтэй уулууд дээр нь юу байдیں۔ Тэдээр 85 онд л анх гэж Оросууд ухаж ирсэн шүү дээ энэ чинь. Тэгээд Оросын компаниуд ухаад тэр нөөц янз бүрийн юм тогтоочсон байд юм уу, байдгүй юм уу? Яагаад ингэж жилд ирээд ингэж мастаад байд. Жилд өөр компани ирээд байд юм биш үү чинь. Энийг би их сонирхож байгаа байхгүй нэг дугаар. Тэгээ одоо энэ яах гэдэг энэ засгийн газар энэ ерөнхий сайд ерөнхийлөгч нь юу өчээд энэ ард түмэн энэ ч одоо ингэж эсрүүл энэ бол зөв. За сайн бацгаана уу. Өчтөр шүнжэнгээ энэ хонс учраас хоолоо жоохон тийм байна. Тэгээд ингээ Монголын ард иргэд болвол энэ халдсан мөрөгтэй уулаа ухуулахгүй сайхан эрүүл сарвал амьдрахын төлөө энэ бүхэн гэрийг буулгаж байгаа шүү ард иргэдээ. Улс төр харж байгаах ховд монголчуудын даяар явж байгаах ховд аймаг мянгат сум эрдэм бүрэн сум бүх сумууд хамаарах энэ ус ховд гол гэдэг чинь бас агуу шүү дээ тий. Энэ хортой бодисыг энэ усаар уул усаар энэ малчид иргэд та нар одоо энэ сонгуул өгөхдөө малчтаа дэмжин тийм ийм гэд малчтаа дэмжин ингэн гэд янз бүрийн юм яриад сонгуульд гарна. За сонгуульд гарна. Гарчаад ард иргэдээсээ ингээд янз бүрээр худалхуурамчаар ингээд гарчаад дээрээ суучаад энэ уул усыг ухах шаардлагатай худлаа үний юм яриад монголчуудын толгой тархийг угааж ийн гэвэл худлаа шүү. Монголчууд чинь доороо бодолтой буух суурьтай хүмүүс шүү. Энэ уул усаа холхон хамгаалаад энэ компанийг манай нутгаас зайлуулна байна гэж уриалж байна. Ингээд ард иргэд маань буулгаж шүү та бүхэндээ. За бай. За би Ховд аймгийн Жаргалан сумын Бичгтбагийн иргэн Хөрөвсөрн гэдэг одоо өндөр насны 70 настай өндөр насны байна. За одоо манай энэ их нутаг алтан гөхийн уулын таглагтай уулын одоо хажууханд оршдог халдсан бүрэгтэй уулыг хамгаалахаар өнөөдөр энэ жагсаал цуглаан энэ ажилд өнөөгөө би ирэлцлээ. Гэхдээ одоо энэ халдсан газрын хэвлэлд ороогоо ховор элемент гэж байна. Ховор элементийг ухаад хот хаалгаж хайчгаад ард нь хог новш одоо тэр ан амтан уул ус ургамал хүн ард маань одоо ерөөсө баг өгөө болно бидтэй. Тэгэхээр одоо энийг бид нэр тэгж өгөө болохгүй тулд бид нэр одоо ховдчууд энэ өнөөдрийн даяарын халдсан мөрөгтөд ирсэн одоо байж л да. Гэхдээ энд ирсэн тэр пөөс компани одоо юу байдیں۔ Тэр усуд одоо газрын ор гарлагын баг дээр нь өнөөдөр за тэгээд ирсэн замаар сурсан дуугаа дуулаад гэр орноо ачаад явж
тайрлаарэ гэж одоо хүсэж байна. Лавл одоо энийг бүр ухуулахгүй манай ард иргэд одоо энэ хойч уу би бол яг уулаван чинь хоол идэж усталан чинь аршаа усыг көрдсөн хүн. Миний хувьд бол хамаагүй даалгүй. Өөр хүүхэд хооч үедээ энэ байгаль дэлхийгээ яагаад одоо ингэж сайхан онгон байгалаар нь байлгаж удаа онгочод хэтэн борсаасаа төлөө онгочод уудлаа тэгээд байд юм. Энэ их орны энэ халдсан мөрөгтэй уулыг чинь баруун хил энэ одоо энэ баруун хил дээр чинь дайм байлдан болж эрэлхэх эмхтэй бор нөгөө даваад тэгшээд нар цусаа урсгаж амиа бид нар энэ уул газар орныг авчирсан шүү дээ. Тэгэхээр бид нар 50 байна харин. Тэр 50 учраас та нар танагтадаар бууц гэж би хэлж байна уу? Одоо цааш энэ хуулиус авсны лицензийг одоо манай төр бол туслах ёстой гэж бодож байгаа юм. Энэ ийм их одоо их юу та энэ их амьдралтай одоо их гол ус технологи дотор энэ их айс хав энэ их баян газрыг одоо баян газар тийм хортой вайжуулах үйлдвэр энэ хязгаарч барихгүй байх гэж бодож байгаа. Энд ирнэ үйл ажиллагаа явуулахгүй байх гэж бодож байгаа. Тэр үсээ энэ диджитал цуцлж өг манай төр засгийнханд хэлмээр байна. Их хурлынханд хэлмээр байна. Их хурлаа сонгогдсон 10 гишүүндээ ч хэлмээр байна. Одоо бидний тэмцэл бол одоо ямар ч асаа өнөөдөр Үрдөнгөө 10 хэдэн жил болсон юм бил. Одоо өнөөдөр Үрдөнд хөрч байгаад би өндөө баяртай байна. Миний хувьд тэмцэгчийн хувьд. Миний нутгийн ч бүгд баяртай байгаа. Миний нутгийн ард түмэн бол одоо өнөөдөр эвтэй бол нөгөө буугаар нэг их чаар одоо тэгэл эвтэй байсандаа өнөөдөр энэ тэмцлийг бол одоо явуулж чадчих байна. Тэгж бодож байна.